Бүгдээрээ сайн уу? Контент эхлүүлэхээс өмнө лайк, subscribe дараад сонсорой. Эмгтээлгийн энерги гэдэг нь уян зөөлн, уян налархаа, уран яруу, бүтээмжтэй, зөөлөн хүлээн авагч, сэтгэл хөдлөлөө мэдэрдэг, мэдрэмжин дээрээ тулгуурладаг чанаруудыг илэрхийлдэг дотоод хүчийг эмгтээлэг энерги гэдэг. Хэрэв эмгтэй хүн өөрийн эмгтээлэг энергиээ сэргээхгүй, тэнцвэргүйгээр амьдралдаа авч явбал сэтгэлийн дарамтанд орж улмаар түүний сэтгэл, бие махбод болон харилцаанд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Эмгтээлэг энерги алдагдуулдаг үйлдэлүүд бүхнийг хянах гэж хит их хичээх, бүхнийг өөрөө хийх гэж зүтгэх, эмгтэй хүн байглаасаа хүлээн авагч энергиэр бүтээгдсэн байдаг учраас хитрхи их үүрэг хариуцлагыг өөр дээр авч бүхнийг захирах гэж оролдох нь эмгтээлэг чанараа алдаа зогсохгүй дарахад хүргэдэг байх нь. Мэдрэмжээ дарж өөрийгөө буруутгах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс санаа зовох, би сул дорой гих үзлэр имиж мэдрэмжээ дарж амьдрах нь эмгтээлэг энергийн урсгалыг хааж байдаг. Өөрийгөө хайрлахгүй байх, бие үл тоох, бие махбод анхаарал тавихгүй байх, амралтаа хойш тавих, өөрийгөө хамгийн сүүлд тавих нь дотоод эмгтээлэг энергийн доройтлыг үсгтэйг. Мөн өөрийгөө баг багаар дарсаар би ийм л хувь тавилантай гэсэн худлаа өөрийн зохиос нь итгэл үнэмшилтэй байдаг. Мөн эмгтээлэг энерги алдснаар өөртөө эргэлзэх, өөртөө хит итгэлгүй болох үйлдэлүүд давмгаалж байдаг. Мөн өөрийгөө бусдад жиших, өөрийн үн цэнээ алдснаар өөрийгөө үргэлж зүхэж эхэлдэг. Өөртөө үргэлж шүмжтэй хандаж эмгтээлэг энерги алддаг. Байнгын ядарсан, яарсан, уралдсан байдалтай зөөлөн тайван уршихын оронд түргэн шийдэмгий хүчээр тулгах байдал нь эргэтээлэг чанарыг давмгаалж эмгтээлэг эрчмийг дардаг. Дотоод сэтгэлээ сонсохгүй мөн зөв мэдрэмжээ үл тоомсорлох, эмгтэй хүний хүчрхэг зөн совин уран сэтгэмжээ үүсгэж логик сэтгэлгээн дээр бүхнийг тулгуурлах үед эмгтээлэг чанараа алдсаар байдаг. Эмгтээлэг энерги сэргээх тэтгэдэг үйлдэлүүд бие махбодтой хайраар тэтгэдэг байх, үнэртэй баананд хэвтэх, арьсандаа тос зөрхөх, үсээ тордох зэрэг өөрийгөө эрхлүүлэх мэдрэмжээ сэргээх үйлдэлүүд бөгөөд эмгтээлэг энергийг тэтгэдэг. Уран бүтээлээ баяжуулах, бичих, зурах, дуулах, бүжиглэх зэрэг бүтээлч үйлдэлүүд нь эмгтэй хүний уян хатан, ургуулсан сэтгэх чанарыг илэрхийлж дотоод эмгтэй энергийг амьлуулдаг. Байгальтай өөр байх, уул модонд алхах, гол горигтой усанд сэлэх, эсвэл хөлөөд өрөх, нарны гэрлийг мэдрэх зэрэг нь байгалийн зөөлөн давтамжтай холбоо тогтоож сэтгэлээ тайвшруулан тэнцвэржүүлдэг. Тусламж, хайр, магтаал хүлээн авахтаа би үн цэнтэй гэдгээ мэдэрч сэтгэл ханамжтайгаар хүлээн авах нь эмгтээлэг чанарыг бэхжүүлдэг. Дотоод сэтгэлээ сонсож өөртөөгөө ярилцах, бясалгал хийх, өдрийн тэмдэглэл хөтлөх, дотоод ертөнцтэйгээ ажиллах нь эмгтэй хүн гүн мэдрэмжтэй байдлаа хөгжүүлж зөн совин уран чанарыг гүнзгийрүүлж байдаг. Нөхөрсөг зөөлн харилцаа үүсгэх, эмгтэй хүн бусдаа сэтгэлээ нээж, урам хайрлаж ивэийг эрхэмлэн харилцах үед өөрийн тэнцвэртэй эмгтээлэг энергийг илүү тод илэрхийлдэг. Хамгийн чухал нь эмгтэй хүн өөрийн энергийг хайрдаж, түүнийгээ хамгаалж уян зөөлөн байхын үн цэнийг мэдрэх юм аа. Энэ нь сул дорой байдал бус, харин ч байглаас заяасан хүчний гүнзгий урсгал гэдгийг ойлгох явдал юм аа. Эр нөхрийнхөө дэргэд эмгтээлэг энерги удаан оршиж байлгах эерэг үйлдэлүүд нөхрөө хүндэлж түүний хүч чадлыг мэдэрч дэмжих үед эмгтэй хүний зөөлөн урсгалтай чанар амьдралыг гүн тэнцвэрт байлгахад хүргэдэг. Түүнийг бүх зүйлд нь биш чухал зүйлд нь шийдвэр гаргахад нь орон зайг нь үлдээх нь эмгтэй хүний зөөлөн хүлээн авагч чанарыг гүн гүнзгий илэрхийлж өгдөг. Эмгтэй хүн өөрийн эмзэг байдалд сэтгэл хөдлөлөө илэрхийлж түүний зүрх сэтгэлийг нээдэг бол энэ харилцааг улам гүн болгодог. Өөрийн гоо сайхан бие махбод сэтгэлийн тэнцвэрээ анхаарч өөртөө хайртай байх, нөхрийнхөө дэргэд эмгтээлэг байдлаа хадгалах нь үндэс болдог. Хайртай хүнээ ойлгож сонсож зэмлэлгүйгээр мэдрэмжээ илэрхийлэх чадвар гүн холбоо итгэлийг бий болгодог.
Нөхрийнхөө хэрэгцээг мэдрэх түүнийг баярлуулж талархлаа илэрхийлэх үйлдэлүүд нь эмгтээлэг энерги сэргээх үйлдэлүүд байдаг. Эмгтээлэг энерги алдахад хүргэдэг сөрөг үйлдэлүүд нөхрийнхөө оронд бүхнийг удирдах, түүнийг буруутгах хэм маягийн харилцаанд тэнцвэргүй байдал үүсгэж эмгтээлэг чанарыг бүдгэрүүлдэг. Хитрхийх зүтгэж ажиллах нь бүхнийг өөрөө өөрч сэтгэл хөдлөлөө дарах нь дотоод эмгтээлэг энергийг айжмаар үгүй хийж байдаг. Өөрийгөө орхиж гадаад төрөх болон сэтгэл санаанд анхаарал тавихаа болох нь эмгтэй хүний гэрэл чанарыг бүдгэрүүлсээр байдаг. Байн гомдлож шүмжлэх сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх нь эргээд зөөлөн зан чанарын байдлаа гээсээр эр нөхрөө өөрөөсөө холдуулж байдаг. Нөхөртөө итгэхгүй байнга хардаж сэжиглэх нь хайр бус харин эмгтээлэг энерги дарж байдаг үйлдэлүүд нөхцөл бүрдүүлдэг. Эр хүний байр суурийг үгүйсгэх, түүний хүндэлтгүйгээр шүмжлэх үед эмгтэй хүний уян зөөлөн чанар үгүй болж харилцаанд хүйтэн ангал үүсч эхэлдэг. Эмгтэй хүн нөхрийнхөө хажууд өөрийн байглаас заяасан зөөлөн гоо үзэсгэлэн чанарыг хадгалж чадвал тэр нь зөвхөн гэр бүлийн орчин төдийгүй өөрийн дотоод ертөнцид ч гэгээлэг нөлөө үзүүлдэг. Эмгтээлэг энерги гэдэг нь хүсэл шаардлагаас бус харин мэдрэмж, ухаарал, дотоод тэнцвэрээр дамжин амьдардаг урсгал юм а. Эр нөхрийнхөө дэргэд эмгтээлэг энерги тэнцвэртэйгээр хадгалах нь эмгтэй хүний дотоод гой үзэсгэлэн зөөлөн ухаарал зөн совингийн хүчин. Зөвхөн хайртай хүний нөмөрт бус өөрийн үнлэмж, хүндлэл дээр цэцэглэн дэлгэрдэг. Эр нөхрийн дэргэд эмгтээлэг энерги амьд дулаан урсгалаар хадгалахын тулд өөрийнхөө дотоод үнд зүйлдээ үн цэнтэй нэгэн гэдгээ мэдрэх хамгийн гол суурь юм а. Эмгтэй хүн дараах үйлдэлүүдийг ухамсарлах үед эмгтээрэг энерги гэрэлтдэг. Нөхөртөө итгэл өгч түүнийг удирдах, хүлээн зөвшөөрөх, түүнийг буруутгах бус харин эмгтэй хүний гүн ухааны итгэлцлийг илэрхийлж болдог. Сэтгэл хөдлөлөө нууж дарахын оронд илэрхийлж сэтгэлээ нээж нийх үед харилцаа гүнзгээрт хоёр талын энерги тэнцвэржиж эхэлдэг. Өөрийн гой сайхан эмгтэй биенийхээ хэрэгцээ мэдрэмжийг үнэлж хайрлах үед тэр бүсгүй өөрийнхөө дэргэд улам гэрэлтэж харагддаг. Өөрийн үн цэнийг нөхрийн хайр бат бөх байдалд бус харин өөртөө итгэх гүн мэдрэмжт дээр суурлах үед эмгтээлэг энерги нь салхинд намрах цэцэг шиг уян хүчрэхэг оршдог. Контент маань танд хэрэгтэй мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн контент цаг алдалгүй сонсох боломжтой. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.